Хүн болгонд айц гэж зүйл байдаг. Зарим хүмүүс өндрөөс айдаг, зарим хүмүүс аалзнаас айдаг, зарим хүмүүс зүгээр шалгалтандаа унахаас айдаг тийм үү. За өнөөдөр сэдвэр хэдүүлэхдээ сонирх хачирхалтай фобиатай хүмүүсийн талаар ярина. Фобиа ингээл тэмдэрсэн чи утас байдгүй та тэгсэн чинь оо fuck ус цайчваа гэл яг нэг амар эвгүй муухай айцтай мэдрэмж байдаг штэ. За хаста уцаа алга болгоцоо хаста алуусаа хаста ээж аав хоёр намайг өнөөдөр хаста алнаа гэл ингээд баах юм бодол ургуулж бодоо. Тийм тохиолдлууд байдаг. Гэртээ уцаа марцсан тохиолдлууд ч гэсэн байдаг. Тэгээд уц маань хаана вэ гэсэн нэг юм айцтай төвшүүртэй мэдрэмж бид нар ер нь ганц удаа л амьдралдаа мэдэрж исэн баг. Тэгээд nomophobia гэдэг зүйл нь болохоор no mobile phone phobia буюу гар утасгүй байхын айдас төгшүүр гэсэн юм нэртэй фобиа байдаг юм байна. За тэгэхээр ийм фобиатай хүмүүс заавал хажуудаа ингээд гар утсаа байлгаж явах хэрэгтэй заяа. Бүр унтахтаач тэр хоол идэхтэйч тэр бүр усанд орохдооч тэр бүр хаашаач явсан заавал утсаа харж ингээд Instagram ухаж одоо ингээд сэтгцэн мэдрэлтэй болсон юм хүмүүсийг nomophobia-тай хүмүүс гэдэг юм байна. За тэгээд хэрэв утас нь хэрвээ хажууд нь байхгүй утсаа алга болгоцсон байх юм бол паник атак шууд орно тийм ингээд амьсгалан давхцаад ингээд айгаад бүргөө өөлөх гад бүргөө уурлаад ямар нэгэн одоо амьдралын юм нэг юм травманаас үүдэлтэй гинэ те багадаа байхдаа те ингээд дөнгөж шин утас авснаа ингээд маргааш нь алга болгоод те ингээд оройн очиод ээж аавдаа маш амар загнуулж одоо актер зодуулж модуулж гэдэг мэдгүй ч гэсэн аимшигтай траума үлдсэн утсаа ингээд алга болгоцсон эсвэл зүгээр сошиал медиа дээр ингээд хоцорогдохоос айдаг ийм мэдрэмжүүдээс үүдэлтэйгээр одоо ийм nomophobia гэдэг зүйл нь гарч ирдэг юм байна. Тэгэхээр магадгүй танд nomophobia бол байдаг бах та зүгээр анзаардаггүй. Та зүгээр утсаа ингээд өөрөөсөө холдуулаад нэг бүтэн өдөр тэсгэн үгүй хараарай. За гэхдээ паник атак гэж юу вэ? Паник дайралт гэдэг зүйл нь байдаг заяа. Тэгэхээр маш хүчтэй айдас төрөх үе гэдэг гэж байна. Бодит аюул байхгүй ч зүрх дэлсэж, амьсгал тавчдаж, ухаан алдах гэж байгаа юм шиг энэ мэдрэмжийг паник атак гэдэг юм байна. Тэгээ би паник атакт амьдралдаа ганц удаа орж үзчихсэн. Тэр паник атаканд оронгууд хүн ингээд амьсгал тавчаад гэдэг ингээд амьсгалаа болж чаддгүй, зүрх амар дэлсээд, толгой ингээд амар эргээд, ухаалах гэдэг юм шиг сонир мэдрэмж байдаг юм билээ. За тэгэхээр дараагийн фоби болохоор componophobia гэдэг нэртэй юм заяа. Амар сонир нэртэй. Энэ фоби нь юуны айдас, юуны төгшөөр фобиа гэдгсэн чинь товчноос айх айдас хувцсны товч харангуут тэрнээсээ ингээд төгшөөр аваад айгаад эсвэл нэг юм заваа мэдрэмж авдаг тийм хүмүүсийг componophobia-тай хүмүүс гэдэг юм байна. За жишээ нь бид нар жоохон бахта товчтой хувцсангаа товчлохтаа ингээд чаддаггүй байсан шүү дээ. Хиндээ бол чаддаггүй байсан тий. Тэгээ сургууль болгонд хүүхдүүд бие бинийгээ гоё эргээр хүлээж авна гэсэн юм бол мэдээж байхгүй тий. Зарим газар бие бинийгээ бүлийдэн би тамирын хичээлдээ орж ирэл товчтой хувцаа товчтгоол ингэсэн чинь нөгөөт ингээд товчилж чадахгүй тэгсэн чинь өрөөнийхөө бүх хүүхдүүд ингээд арцаатлын шоолж аваад бөө чи чаддаггүй момосоо гэж бүгдээрээ дээрлэхэл бүлийдэл тэгсэн чинь мань хүн траума аваад амьдралынхаа турш би хизээч товчтой хувцас өмсгөө гэж шийддэг юм байна. Хүн болон Стив Джобс гэдэг хүний мэдэн заяа дээ. Стив Джобс ягаад ингэ turtleneck-т цамц өмсдөг вэ гэхлээр тэр залуу яг ийм фобиатай юм байна. Ийм товчноос айдаг фобиатай, товчонд дургу. Тэгээ бүр ингэ ажлынхан хүмүүст нь хүртэл Стив Джобс ажлынхныгаа ийм одоо ийм товч ихтэй хувцас битгий өмсөөрэй гэж гуйдаг байсан гэдэг чинь харангууд ингэ шижин хүрээд идэг байсан гэдэг чинь мэдээж маш сонирхолтой фобиа тий. За тэгэхээр дараагийн фоби нь болохоор long word loathing буюу урт үгнээс айх айдас заяа. За энэ хүмүүс ингээд хаа нэгтэй юм амар урт үг байх юм бол харангууд ингээд төгшөөд айгаад өөлдөг гэсэн үг заяа. Тэг яагаад ийм сонин фобиа байдгийм бэ гэдгсэн чинь дахиад хүүхд настай холбоотой болоод ирж байгаа. Бид нар жоохон багтаа ингээд ангид сууж байхад ном чанга уншуулдаг байсан да. Манай сургуулаа тэгдэг байсан. Тэгээ уншиж байхад ингээд амар хэцүү ингээд урт орс үгнүүд бас байдаг байсан. Тухайн би орс школ зөгссөн. Зарим тохиолдолд мэдээж тэр урт үгнүүдийг чинь бид нэр ингээд дөнгөж сурж байгаа хүүхдүүд уншиж чадахгүй үе зөндөө байна шүү дээ. Тэгээ тэрийг уншиж явах үед ангийнхан чинь бүгдээр ингээд аргашаа ороод ингээд амар шоолж моолол тий. Тэгсэн тохиолдол байсан бол одоо хүүхэд одоо ийм фобиатай болж өсдөг юм байна. Тий том болоод ингээд урт үг харснаа тэрнээсээ ингээд эвгүй мэдрэмж авч ингээд танаар төсөөлөд үзтээ. Манай Монголд ер нь урт үгнүүд хэр их байд юм бэ? Хөө Монгол улсын хамгийн урт нэрнүүд гэдэг юм урт нэртэй хүмүүсийн нэрнүүд гэдэг юм байна заяа. Мөнх маань мөнх маань баяр пүрв сайхан тунгалаг сүх гомб гэдэг нэртэй хүн байдаг юм байна. Йоо лимбэн эгшиг мичиг бол жалба да занжар. Үгүй чи ямар саналтай хүн гэхлээр одоо хүүхдтэй ийм нэр өгдөг байна. Йоо ангийн багш норж ирснээ зүгээр нөгөө эрс бүртгэсэн чинь энэ хүүхдийн нэрийг хэлэх гэж бараг хичээлийн 40 минут дуусснаас тэ дорж сөрөн жанцсан хорлоо нэргүү баатар гэдэг нэртэй хүн байт юм байна. Ийм урт нэртэй хүүхэд урт үгнээс айдаг фобиатай бол өөрийнхөө нэрийг өдрө болгон хайгаад айдаг гэсэн үг юм байна та. За guys, бид бүхэн шар өнгө бол аз жаргалын өнгө гэдгийг мэдэн тийм үү? Нар гэж байгаа нарны элч гэдэг зүйл байгаа. Тэгээд нар гэдэг зүйл бидний амьдралд ямар нэг одоо юм эерэг нөлөө, эерэг энергийг авчирдаг үлээ тэ. Тэгсэн чинь xanthophobia гэдэг юм айцтай хүмүүс нь болохоор шар өнгнөөс айдаг
хүмүүсийг хилдэг юм байна заяа. Guys, өнгнөөс хүртэл айдаг төгшүүр авдаг хүмүүсийн дэлхийд төр байдаг юм байна. Гадаадд хүртэл ингээд амар бодлоготой ингээд аль болох гоё ингээд юм өнгөлөг, энерги сайтай, эерэг юм гоё позитив, гоё өнгөтэй юм шар шаргал өнгөтэй юм барилгууд, машинууд ихтэй газар байдаг заяа. Тэгээд ийм айцтай манай Монголд ирэх юм бол ерөөсөө айхгүй ягаад гэвэл манай Монголд тийм гоё эерэг шар өнгөтэй тийм барилгууд, машинууд амар ховор байдаг те. Амар уйтгартай юм саарл өнгөтэй, саарл вайптай газар гэж би бол Улаанбаатарыг хардаг тэгээд. Харамсалтай юм тийм. Тэгээд энэнтэй төстэй бас ингээд янз янзын өнгнөөс айдаг хүмүүс айгүй олон байдаг юм байна. За жишээ нь chromophobia буюу бүх тод өнгнөөс айдаг юм хүмүүсээ. Одоо ингээд ийм ногоо ингээд шар одоо юу гэдэг те. Бүх ийм тод өнгөтэй юм өнгнөөс одоо айж одоо ийм шижиг авдаг ч юм уу ингээд ийм эвгүй заваа мэдрэмжийг одоо ингэж авдаг байх нэ. Одоо яагаад тийм юмнаас үүдэлтэй вэ гэдгсэн чинь одоо бас л травматай холбоотой болоод ирчихэж байгаа одоо. Ямар нэгэн дотны хүн осолд орсон тэгээд тэр осолд орсон машиных нь өнгө нь шар өнгөтэй байсан ч юм уу, тод өнгөтэй байсан ч юм уу те. Melanophobia гэдэг нь болохоор хар өнгнөөс айх айдас. Porphyrophobia гэдэг нь болохоор чирнэлийн ягаан өнгнөөс айх айдас. Зарим хүн зүгээр тэр өнгөний нэрийг нь хэлэхэд л ингээд айдаг, цочдөг юу мэдрэмж авдаг. Хөөш. Йоо, хүнсэж байгаа чинь тэнийг юм чинь. Битгий дөхөө гууж. Гол нэх гой нэг юм сунсан бяслагтай аманд орол ингээл хайлдаг амар гой зажлууртай юм пиццанд дургуун хүн ер нь бол энэ дэлхий дээр байдаг байх гэж би боддог байсан заяа. За дараагийн ярих фоби маань болохоор пиццанд дургуун хүн биш харин бяслаганд дургуун буюу бяслагнаас айдаг хүний хэлнэ. Энэ айдас нь бол turophobia гэдэг нэртэй байна заяа. Бяслагны гадаргуунд дургуй, бяслаг зажлахаар ингээд муухай амттай ч юм уу зүгээр бяслагны амтанд дургуй тийм хүмүүс мэдээж байгаа. Тийм зөндөө байгаа. Гэтэ яг юм фобиатай гэдэг юм бол одоо бяслаг харангуут ингээд бүр төрөний хэлсэн шиг айж чичрээд одоо бяслагнаас ингээд айгаад холдоод байдаг юм хүмүүс бас жинхэнэ амьдрал дээр байдаг юм байна. Болдоггүй бяслаг идээд гидсэн бүр 7 хоног аимшигтай өвдсөн юм хүмүүс байдаг ч юм уу. Бяслаг идэж байхдаа бүр гахаад яг үхэхийн зааг дээр ирж исэн юм хүмүүс байдаг ч юм уу. Одоо ийм зүйлээс болоод бяслагнаас айдаг болчтой юм байна. Тэгээд ганц бяслаг гэлтгүй бараас ингээд бүх төрлийн идэх зүйлээс ингээд айдаг юм өвчин байж болно гэдэг жаан заяа. За guys, бит хоёрыг үздэг хүмүүсийн бүр 62% subscribe-а дарааг үздэг юм билээ guys. Энэ бол үнэхээр crazy. Та бүхэн subscribe дарснаар бит хоёр илүү урамжаад, илүү урамжсанаар илүү гоё сонирхолтой тэгээд фобиа гэдэг зүйл байдаг юм байна. За энэ нь юу вэ гэхээр хүн сонголт хийхээс ингэж айдаг одоо энэ айц эхэлдэг гинэ. За хүн болохоор нэг одоо бүтэн өдөрт заяа 24 цагийг одоо тооцоолоод унтж байгаагаа бүр ингээд тооцоолъё гэд бодонгууд 36 мянган шийдвэр хийдэг гэж байгаа заяа одоо тархинда. За хүн тэнгүүд 8 цагт нь унтчин тэнгүүд өдрийн турш минут тутам 36 сонголт хийдэг гэдэг ч байхгүй. 36 сонголт хүн минут болгон хийж идэг одоо. Энэ бичлэгийн дараа үзэд би яг хуу ингэхүүд гээл ингээд бид нэр анзаарахгүйсэн ч гэсэн дотроо ингээд энэ сонголтууд хийгээ явж идэг. Тэгэхэд зүгээр усанд орох уу байх уу гэдэг асуултан дээр бүдэрдэг. Би хоол хийж идэх үү болох уу? Би ямар хувцс өмсөх үү болох уу? Яах уу? Ийх үү гэдэг. Тэгэхээр бодоод үзэнгүүт энэ хүмүүс нь өдөр болгон, минут болгон төгшүүр айдас мэдэрдэг гэдэг тэгсэн үг болж байгаа юм заяа. Зүгээр өглөөний цаг уухтаа хүртэл өндөг идэхтэй ингээд өндгөө талхан дээрээ тавьж идэггүйсгүй л өндгөө хацчаад дараа нь талхаа идэх. Тэгээд амар олон зүйл ингэж бодож амьдэрдэг юм хүмүүс байдаг юм байна. Тэгээд мэдээж маш харамсалтай. Тэгээд энэ бүх зүйлийн үндэс нь юу болсон бэ гэсэн чинь нөгөө хүн буруу сонголт хийгээд тэрнээсээ маш юм том ач холбогдолтой амар том асуудалд хүрсэн эсвэл амар буруу сонголт хийснээс болоод ингээд тэрнээсээ травматсан юм хүмүүс одоо ийм гүн айцтай болоод өсчдөг юм байна. Тэгээд мэдээж энэ бол амар өрөвдөлтөй одоо ийм фобиатай ийм айцтай хүмүүсийн бүх шалтгаанууд нь болохоор дандаа нөгөө юм баг наснаас нь тэгээд ямар нэгэн травма эсвэл нэг юм бүлидсэн юмнаас болсон болж таарж байгаа байхгүй юу. Тийм болохоор guys ангийнхаа хүүхдүүдийг битгий бүлидж байгаарай, битгий нэгнийгаа дээрлэгч байгаарай. Тэрнээс чинь болоод хүмүүс насан туршдаа ямар нэг юм сонин зүйлээс айдаг болчих магадгүй юм биш үү. Тийм болохоор би тэгээ гоё ивнэ хэртэй зүгээр нэг айтайхан л 50 байл та тийм үстэй. Тэгээ та бүхэн энэ бичлэгнээс аль фобиа хамгийн сонин санагдсан бэ? Надад бол яг энэ товчноос айдаг фобиа амар сонин санагдсан. Тэгээ зүгээр хувцсны товч харснаа хайгаад. Тэгэхээр коммент дээр үлдээгээрэй. Надад үнэхээр сонирхолтой байна. Хэрвээ та бүхэн